Иргэний нисхийн үндэсний төвийн харьяа нислэгийн хөдөлгөөний үйлчлэгээний албан нь Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа олон улсын өнгөрөлтийн болон тус улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа олон улс орон нутгийн агаарын хөлгүүдэд нислэгийн хөдөлгөөний аюулгүй үр ашигтай байдгийг хангасан нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн болон анхааруулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажиллаж байна. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ нь бүсийн удирдлагын үйлчилгээ, ойртолтын удирдлагын үйлчилгээ, аэродромын удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн үйлчилгээ, анхааруулах үйлчилгээнүүдээс бүрдэнэ. Иргэний нисхийн ерөнхий газрын даргын 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн А228 тоо тушаалын дагуу нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албан нь бүсийн удирдлагын үйлчилгээний хэсэг, ойртолтын удирдлагын үйлчилгээний хэсэг, аэродромын удирдлага нислэгийн мэдээллийн үйлчилгээний хэсэг, эрен хайх аврам туслах мэдээлэл зохицуулах хэсэг, сургалт дадлахын хэсэг гэсэн нийт 5 хэсэг 228 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. За ингээд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны өнөөдрийн ээжин үйл ажиллагаатай танилцъя. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За манай нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв тавтай морил. За өнөөдөр манай өглөөний ээлжинд бүсийн удирдлагын үйлчилгээний хэсэгтэр Ганбаатар ахлагчтай ээлж ажиллаж байгаа. За миний бие бол бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийг ахалж ажиллаж байгаа хэсгийн ерөнхий нислэгийн удирдагч Ман Тухай. За тэгээд ээлжийн бүрэлдэхүүнд өнөөдөр 15 хүн ажиллаж байгаа. Манай бүсийн хөдөлгөөний удирдлагын төв дотор за Монгол улсад одоо газрын газраас 2100 м-ээс дээш 16000 м хүртэлх агаарын орон зайд ажиглалтын удирдлага үйлчилгээ үзүүлдэг ойртолтын ажиглалт, за бүсийн ажиглалт, бүсийн процедур секторууд байдаг. За ингээд та бүхнийг бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байр руу удирдлагын төв рүү дагуулж оръё. Энэ төв маань за манай энэ 20-ой хязгаарлалтай бүс доторх бас заашгүй одоо ирэх бүхий үнэмлэхтэй хүмүүс нэвтэрч ордог төв учраас гадны хүмүүсийг оруулахгүйгээс хамгаалсан юм тусгай цоочтой байдаг. За энэ ирэх бүхий хүмүүс лишээ нэвтэрч ордог. За ингээд манай ажлын байртай танилцсан уу? За манай бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийн хувьд бол маш их онцлогтой. За хамгийн гол нь нэг оргил ачааллын үед бол үе шүн үүрээр байдаг. За гэхдээ өдөр бас яг одоо өдөд 2-3 цагаас эхлээд оройны 5-6 цаг хүртэл бас дахин эрчимжилт ихсдэг байгаа. Тэг яг одоо бол бас эрчимжилт ихссэн үйл тойроод ингээд нислэгийн удирдагчид маань нэлээд завгүй ачаалттай ажиллаж байна. За энэ ажлын байран дээр бас мөрдөгддөг тодорхой журмууд байдаг. Та бүхэн гар утсаа унтраагаад за мөн нислэг ихтэй үед нислэгийн удирдагчид саад болохгүй, нислэгийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр чанга ярьж болохгүй. Ингээд бид ажлынхаа зав заагаар та бүхэндээ ажлын байруудаа танилцуулъя. Өнөөдөр ээлжийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагчаар ажиллаж байна. Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсэгт. За манай бүсийн удирдлагын үйлчилгээний хэсэг бол өнгөрөлтийн нислэг буюу одоо манай Монгол Улсын нийт агаарын зайг 6000 м-с дээш хариуцж ажилладаг нислэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг байгаа. За манай Улаанбаатар ACC буюу бүсийн нислэгийн удирдлагын хэсэг маань бол Монгол улсыг тэр чигт нь хянжаадаг ардаараар 4-5 секторт хуваагдаад процедураар бас нэг секторт байгаа. Тэгээд ажилладаг байгаа. Өнөөдөр яг сая өдөөс хойш нислэг маань түрүүний хожигнал одоо багасаал байж завтаалаад ээлжийн ахлах нислэгийн удирдагч гэдэг нь яг ерөнхийдөө манай ерөнхий нислэгийн удирдагч ээлжийн зохион байгуулалтад хариуцж байгаа. Ахлах нислэгийн удирдагч болохоор ерөнхийдөө энэ өнөөдрийн нислэгийн бүх нислэгийн одоо нислэгийн удирдагч нар нислэгийн хөдөлгөөний аюулгүй удирж гэнэ хэрэгтэй бол мэргэжлийн тусалцаа өгнө. Шаардлагатай газар нь одоо зөвлөгөө тусламж газар дээр нь одоо тухайн позишн дээр очиж ажиллаад нислэгийн удирдагчтай яриад тухайн асуудлыг яаж шийдэх вэ? Тэрийн зөвлөгөөгөө өгөх юм уу? Цаашаа яаж
ямар шийдвэр гаргах нь байна. Бус сектортойгоо яаж ажиллах уу гэх. Ерөнхийдөө энэ нислэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцж байгаа нь ээлжиндээ бол тэгээ бус нислэг удирдагчтай хамтраад бид нартай зөвлөд тэгж ажилладаг байгаа. Ойр яг нислэг бол харьцан гүн багасч байсан үе яваад бол ихсэж байна. Нэмэгдээл дэс хойш бол ачаалтаа. Ер нь манай юучин бол шүн бас ачаалтаа байдаг. Өглөөгөр ачаалтаа. Тэгээ өдөөс хойш ачаалгүй ингээ сая өнгөрөөд одоо ингээ багасаал гэж байгаа. Яг нислэг хөдөлгөөн хүн хүчнээс шалтгаалаад тэгээд нислэг хөдөлгөөнөөс шалтгаалаад одоо бид нар бол яг секторуудыг шаардлагатай үед нэгтгээд шаардлагатай үед бас салгаад хүн хүчээ зохицуулаад ирпэ бол тэднийг хаана яг томлоод тэнд шаардлагатай бол ээлжнийхээ нийт нислэг хөдөлгөөнчдийг эндээ хаана яаж болох вэ? Энэ өнөөдрийнхөө нислэгийг яаж өнгөрөөх үү тэр талаар нь тухайн үед нь шийдвэрлээл ингээ ажиллаа явуулдаг байна. Энэ дэлгэцэн дээр бол энэ бол одоо миний ажлын байр байгаа. Миний ажлын байр болохоор одоо бүх нислэгийн Монгол Улсын хэмжээнд ингээ бүх нислэгийнхаа юг харчж болно. Бүгднийг аль хэсэгт нь шаардлагатай байна. Аль хэсэгт анхаарах уу эндээсээ ажиллаад тэгээд шаардлагатай бол би тухайн сектор дээр очиод бас нислэг удирдагчтайгаа ярьж зөвлөд явчихдаг байгаа. Энэ манай систем нь одоо радиолокатор бол EDSP-г нэгтгэхэд одоо энэ ажиглалтын систем байгаа нэгтгсэн. Тэгэхээр энэ Монгол улсын агаарын зайг бол тэр чигт нь харж чадчихж байгаа. Манай энэ дэлгэц болохоор манай системийн удирдлагын дэлгэц байгаа. Тэгээд эндээс тухайн секторуудаа нэгтгэх аль секторта идэвхтэй ажлын байраа хуваарлах зэрэг яваа эндээс шийдэж чинь. Тэгээд ерөнхийдөө энэ дэлгэцээр бол нислэгийн удирдаад хянаад шаардлагатай функцүүдээ ашиглаад нислэг хөдөлгөөнийг аюулгүй удирдах өнгөрөөдөг байгаамаа. Өнөөдрийн манай ажил бол нислэг маань одоо гайгүй шингэрээд одоо ингээд зарим сектор нэгтгэж зарим хүмүүсээ амраагаад ингээл байж энэ одоо хөрвөл. China is on 841 Ulaanbaatar. China is 841. How long you will maintain present heading? За өнөөдөр энэ бол миний ажлын байр байгаа. Та бүхний харж байгаа. Өнөөдөр манай ээлж өглөө 6-аас орой 6 цагийн хооронд ээлжиндээ гарч байгаа. Өглөө ээлж авахаас өмнө бид нэр шүүмж ярианд ордог. Шүүмж ярианд ороод ээлж өглөөж аваад 12 цагийн турш 2 цаг суугаад 2 цаг оф гэсэн маягаар ажилладаг байгаа. За манай ажлын хувьд бол яг одоо бол зуны цаг болсон учраас үйл их тойрдог. Агаар үлгүүд үйл их тойрж байгаас олж их жоохон ачаал ихсдэг байгаа. Өнөөдөр одоо та бүхэн бичлэг дээр харуул одоо маш их онгоц үйл тойрсон. Тэрнээсээ болоод ачаал маш их ихссэн. Манай мэргэжил бол хамгийн гол нь эхлээд нэгдүгээрт аюулгүй ажиллагааг шаарддаг, хоёрт үр ашигтай байдлыг шаардаж, үр ашигтай зайчлалыг үйлчлэгээ үзүүлэхийг шаарддаг байгаа. За нислэгийн удирдагч мэргэжил би бол одоо яг бүсийн ажилтны нислэгийн удирдагч гэхээр манай Улаанбаатар маань 6 сектортой байгаа. 6 секторын 5 сектор нь ажиглалтын удирдлага үзүүлдэг байгаа. 1 сектор нь процедурын удирдлага үзүүлдэг байгаа. Оростойгоо манайх 10 агарын хаалга, Хятадтайгаа 6 агарын хаалгаар хийлдэг байгаа. За өнөөдөр бол манай ээлжийн хувьд бол ингээд дуусж байна. Эд оргил ачааллын үе дөнгөж түрүүн өнгөрөөд өдрийн за нэг 3 цагаас ахуулаад эхлээд нислэгүүд урдаас орж ирдэг. Хятадаас Европ руу нисэж байгаа чиглэлүүд орж ирдэг байгаа. Тэрвээр ачаал нэлээ ихсэн. Шөнийн цагт хойноос шөнө 3 цагт
бас ачаал нэмэгддэг байгаа. Эд оргил ачаалын үе байдаг байгаа. Ажлын байрыг автодины хэсэг гэдэг. Тэгээд AMH системээр бид нэр олон улсын болон орон нутгийн авиакомпаниудаас олон улсын өнгөрөлт болон буултын мэдээллийг авдаг. Тэгээд энэ дээрээс нислэгийн урсгал төлөлтийн албанаас нислэгүүдийн зөвшөөрлийг эндээс харна. Тэгээд зөвшөөрлөлтөө байгаа эсгийг шалгаж тулгаад тэгээд мэдээллийг боловсруулад стрип болгон нислэгийн өдөртөгчд гард орох материал болгож бэлдэж өгдөг. За тэгээд уг ажлын мессен дээр нэг ээлжиндээ хоёулаа гардаг. Өнөөдөрт бол нислэгийн нэлээ их байлаа, ачаал жоохон ихтэй л байлаа. Энэ ажлын байр нь болохоор өгөгдлийн зохицуулагчийн ажлын байр. Энэ ажлын байран дээр урд болон хойд хөлштэй агаар үйлгийн зөвшөөрлөлийг хийж тухайн агаар үйлгийг Монгол улсаа нэвтрүүлдэг байгаа. За энэ бол стрип. Тухайн стрип дээр болохоор тухайн агаар үйлгийн маягт регистрийн дугаар орж ирэх өндөр аль цэгээр дамжиж Монгол улсад суух юм уу эсвэл аль хаалгаар өнгөрж гарах вэ гэдэг нь бол энэ дээр бичигддэг. Тэгээд агаар үйлгийн төсөлцлийг хийхдээ ODI шугамар болон AADC шугамар хийгддэг. Өнөөдөр миний хувьд алтай сектор дээр ажил үргээ гүйцэтгэж байгаа. Энэ бол Монгол улсын цорын ганц процедур сектор гэж явж байгаа. Манай бусад 5 сектор маань бүгд ажилтны секторууд байдаг. За манай энэ сектор маань онцлог гэвэл бид нэр энэ секторт онгоцыг харж биш зөвхөн онгоцны тэлтгэлээр удирдах явуулдаг. Тийм болохоор онгоцны заашлал болон бидний онгоцны аюулгүй байдлыг хангах байдал нь нөгөө дөрвөн ажилтны секторуудаас онцлог өөр байдаг. За ялангуяа зуны улиралд агаар үйлхүүд хэмжээгээр үйл тойрч агаарын замаас хазаадаг. Энэ үед бол бид нэр онгоцны хөлтөлийг маш анхааралтай сонсож тухайн агаар үйлүүдийн хооронд аюулгүй багц ажил хангуулах нь бидний үед бол хамгийн чухал ажил үүрэг байдаг. За одоогийн байдлаар энэ ажлын байранд болохоор бүсийн ажилтны нислэг өдөртөгч болон бүсийн нислэг өдөртөгч бид нар бүгд ингээд ээлжлэн энэ сектор дээр сууж ээлжийн аюулгүй байдлыг ажилтдаг байгаа. За энэ сектор маань одоо олон улсын болон дотоодын агаарын зан, за манай үлгийн ховд гэх мэт агаарын үлгийн одоо дотоодын нислэгүүдийг онгоцны өндрүүд нь дээш 6300-аас дээш явдаг болохоор бид нэр бас дотоодынхаа нислэгийг зөвхөн олон улсын нислэг биш дотоодын нислэгийн аюулгүй байдлыг бас ханган өдөртөж болгоулдаг байгаа. Манай хэсэг бол Монгол улсын дээд агаарын зай буюу газар гадаргаас 6150-аас дээш 14600 хүртэлх зайд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчлэгийг 24 цагийн тасралтгүй нислэгийн аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагааг явуулдаг. Миний би өнөөдөр ээлжийн зохион байгуулалтыг хийж технологийн хэвийн үйл ажиллагааг хангахтай зорилгоор ажиллаж байна. За манай бүсийн удирдлагын хэсэг бол 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Манайх 5-аас 6 ээлжээр одоогоор 12 цагаар ажиллаж байна. Манайх нийтдээ нэг 120 хүнтэй нэг ээлжиндээ 15-аас 20 хүн ажилладаг. Манай нислэгийн бүсийн нислэгийн өдөртөгч нар бол Монгол улсын дээгүүр өнгөрч байгаа агаарын хөлгүүдэд нислэгийн аюулгүй үр ашигтай зайчлалыг үзүүлж ингэж ажилладаг байгаа. За өнөөдрийн үед бол нэлээд ачаалттай өдөр байна. Яагаад гэвэл Монгол улсын агаарын зай тэр
их өндрийн борооны бөө үйлүүд хөгжиж тэрийг тойрох үйл ажиллагаа нэлээд явагдлаа. Эндээс бид нэр цагуурын мэдээг цагуурын байгууллага болон бусад их сурвалжаас авч агаар үйлүүдээс бас авч ингэж үйл ажиллагааг зохицуулж ажиллалаа. Эслэгийн урсгал төлөвлөлтийн албанаас өнөөдөр 24 цагта 710 төлөвлөлт гүйцэтгэл өгснөөс манайх одоогийн байдлаар нэг 120-од агаар үйлэг өнгөрөөд байна. Энэ аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Ер нь бол 24 цагта манай өнгөрөлт бол нэг 250 орчим болж байна. Эслэг нэлээд ихтэй байгаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойртолтой ажилтны удирдлагын байрнаас та бүхэнд ээлжийн ерөнхий нислэгийн удирдагч Даваа хүн бичиж байна. За бидний ажил болохоор Чингис хаан буян тухай нисэх буудлын агарын зайг хариуцж байгаа. За тухайн тус хоёр нисэх буудалд хөөрч бууж байгаа агаар үйлрүүдийг хоорондоо мөргөлдөх. За шуурхай дистаралтай байдлыг хангуулах зорилготой хэсэг билээ. За манай ажлын байр болохоор за одоо энэ дээр харагдж байгаа хариуцлагын бүс байна. Энэ хариуцлагын бүс дээр 74-наас дээш 2100 м-ээс дээшгээ 6150 м хүртэлх агарын зайг хариуцж байгаа. За энэ тухайн бүсд маань буян тухайн нисэх буудал маань энд байрлаж байна. За шинээр баригдсан шинэ нисэх буудал маань Чингис хаан нисэх буудал маань энд байрлаж байна. За хоёр нисэх буудлынхаа за хөөрч байгаа бууж байгаа агаарын хөлгүүдийг хоорондоо мөргөлдөх. За цаашлаад аюулгүй зайлшгүй алдагдахаас сэргийлж одоо үйл ажиллагаа 7 хоног 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд ээлжинд болохоор хоёр одоогийн байдлаар бол нэг ээж ерөнхий нислэгийн удирдагч, нэг ойртолтын ажилтны нислэгийн удирдагч гэсэн тиймэрхүү ээлжийн зохион байгуулалтаар 12 цагийн ээлжээр ажиллаж байгаа. Манай агарын зайд бол буян тухайн нисэх буудал дээр сургалт даатлагын 2 нислэг хийгдэж байна. За Монголын 302 дуудлагатай Boeing 787 Dreamliner онгоц одоо буухаар өндөр 3900 өндөр алдаан 4300 огтлоод явж байна. Радарын дэлгэцээр харуулж байна. За энэ онгоц маань энэ цэг рүү буух ёстой. Энэ бол Чингис хаан нисэх буудал маань одоо 79 км-ийн зайд явж байна гэж үзүүлж байна. Энэ онгоц маань яагаад ийм холуур явж байгаа юм бэ гэдэг юм бол одоо энэ дэр энэ цагуурын радар. За энэ цагуурын радар дээр болохоор борооны бөөн үйл нэлээд хөгжсөн. За ерөнхийдөө бас цаг агаарын бас нэлээд тийм сааттай байна. Өнөөдрийн үед бол гадаа халуун байгаа учраас үйл хөгжсөн байна. За тэгээд одоо энэ онгоц маань үүлээ тойроод тэгээд тойрсныхаа дараа Чингис хаан нисэх буудалтай бунда энэ чоноос ирж байгаа энэ онгоц маань. Нислэг хөдөлгөөний үйлчлэгийн албаны аэродромын нислэг хөдөлгөөний удирдлагын хэсгийн цамхгийн байран дээр одоо гарч ирсэн байна. Манай энэ цамхгийн байр маань одоо Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын Чингис хаан нисэх буудлын буудал дээр хөөрж байгаа, бууж байгаа бүх агаар хөлгүүдэд одоо нислэгийн эхлэл буюу төгсгөлийг энэ үе шатанд энэ цамхаг дээрээс одоо нислэг хөдөлгөөний удирдлагын үйлчлэгийг үзүүлж ингээ явдаг нэг ийм ажлын байр байгаа. За энэ цамхаг маань одоо яг Улаанбаатар хотын буян тухайтайгаа нийлсэн одоо нисэх буудлуудын цамхагийнхаа хувьд бол одоо 5 дахь цамхаг гэсэн үг. Буян тухайн нисэх буудлын дээр нийтдээ 100 жилийн түүхэнд бол одоо 4 цамхаг баригдсан байдаг. Энэ нь бол одоо хамгийн сүүлүүд баригдсан 5 дахь цамхаг маань ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За үйл ажиллагаа явуулаад одоо 2-3 дахь жилээ 4 дахь жилийнх нь 3 жил ингээд бүтэн ажиллажлаа. За нийт одоо аэродромын нислэг хөдөлгөөний удирдлага дээр бол нэг ээлжид 3-аас 4 хүн ажилладаг. За өнөөдрийн байдлаар одоо ачаал одоо ихтэж байгаа болохоор хамгийн их олон хүмүүстэй 4 хүн ажиллаж байна. Одоо нэг хүн одоо
амарж байгаа байдалтай яг үйлдвэрлэл дээр бол одоо нэг нислэгийн аэродром нислэгийн удирдагч, нэг зохицуулалтын нислэгийн удирдагч, за энэ нэг ерөнхий нислэгийн удирдагч гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. За ажил маань бол одоо нэг онцлог нь Улаанбаатар хотод жоохон зайтай байдаг болохоор ажлын цаг нэг 12 цагаар нэг ээлжинд 12 цаг байхаар ингээд тогтцсон ийм үйл ажиллагаатай явагдаж байгаа. За өдрийн одоо бууц суултын хувьд ярих юм бол өнөөдрийн байдлаар за нэг 40 хөөрөлт, за нэг 38 буулттай нийтдээ нэг 70-80 нислэгтэй 24 цагийн дотор 70-80 нислэг үйл хөдлөлөөр төлөвлөгдсөн байдалтай энэ нэг үйл ажиллагаа явуулж байна. За ерөнхийдөө бол одоо Монгол Улс агаарын зайг босоо байдлаар нь хуваах нь 3 түвшинд хуваацсан байдгийнх нь хамгийн нэгдүгээр түвшин буюу аэродром нислэг хөдөлгөөний удирдлага, нислэгийн эхлэл буюу хөөрөлт, буулт буюу одоо төгсгөлийн энэ үе шатыг энэ нислэг хөдөлгөөний удирдлагаас явуулдаг байна. За энэ үе шатууд маань ямар вэ гэвэл нислэгийн хувьд одоо маш их нисгэгч буюу нислэгийн удирдлагч маш их анхаарал шаардсан хамгийн одоо том хариуцлага шаардсан ийм том үйл ажиллагаа явагддаг энэ үе шатыг удирддаг энэ хэсэг маань одоо аэродром хэсэг багмаа. За энд одоо манай шинэ хэсэг буудал дээр самхаг дээр хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд одоо маш сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд одоо олон улсын хэмжээнд л ер нь зэрэгцэж очихоор ийм сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд тоноглогдсон байгаа. Жишээлбэл одоо нислэгийн удирдагч, ерөнхий нислэгийн удирдагч хоёр дээр зэрэг ингээд ажиглагдаг энэ маневрлах талбай буюу аэродромын нислэг хөдөлгөөний удирдлагын хариуцлагын бүсийн бүх талбайг энэчнээс ингээд хяналтын компьютертэй програмтай байгаа. Энэ бол малтитрейшн гэсэн одоо хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн нэг. За энэ цаг агаарын тоног төхөөрөмжүүд бол одоо бас сүүлийн үед апдейт хийгдсэн 2022 он 23 онд апдейт хийгдсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд байгаа. За эндээс одоо бас гэрэл суултынхаа удирдлагыг эндээс явуулдаг. Зурсыг асаах, за зурсны гэрлийг тодруулах, багасгах, хараа муутай үед ямар шүү байдлаар айл ал тоног төхөөрөмжүүд асаах уу, болох уу гэдэг бүх удирдлагыг одоо энэчнээс хийдэг бас нэг юм онцлогтой орчин үеийн ийм цамхгийн нислэг хөдөлгөөний удирдлага. За ерөнхийдөө бол одоо холбооны тоног төхөөрөмж бол одоо энэ сайхан хөндөй байгаа болохоор ямар нэгэн тийм доголдолгүй, тасалдалгүй, агаар үйлг маш хол явж байхад нь холбоонд орох боломжтой. За эндээс одоо хөөсөн онгоцуудыг нэлээд өндөр аваад одоо хол явах хүртэл нь одоо холбоотой байх боломжтой бүхий ийм холбооны тоног төхөөрөмжүүдээр бас ингээд тоноглогдсон. Ийм сайхан орчин үеийн ийм ажлын байр байгаамаа. За нислэгийн удирдагчдын хувьд ярихад бол одоо залуу нислэгийн удирдагч нар сургуулаа төгсөж ирээд за нэгээс одоо 2 жилийн хугацаанд зохицуулалтын нислэгийн удирдагчдын энэ ажлын байр дээр ажилладаг. За энэ дээр яадаг гэхээр 2 жилийн хугацаанд туршлагач нь за дээрээс энэ ажлын байрандаа ингээд дадлаг туршил авна. Дээрээс нь одоо бас иргэний хэсгийн багц дүрмд нийцүүлээд өөрийнхөө зэрэглэлийг ингээд гүйцэх дүрм дээр тавигдсан байгаа шаардлагуудыг гүйцээх зорилгоор нэгээс 2 жилийн зохицуулалтын нислэг хөдөлгөөний удирдлага дээр ажилладаг. За тэгж ажилласныхаа дараа дээр одоо энэ ажлын байрнаас нөгөө ажлын байр буюу аэродромын нислэгийн удирдагчийн ажлын байр руу дадлагжна гэж ярина. Одоо манайхаас зөө дадлагч болно гэсэн ийм програмыг бас хангаж ийж за ерөнхийдөө бол төгсөж ирснээр дараа нэг 3-аас 4 жилийн дараа бие даасан нислэг хөдөлгөөний удирдлага явуулах тийм боломжит бүхий туршлагатай зэрэгэлтэй болж ингэж явдаг. Манай аэродромын хэсгийн хувьд бол одоо нийтдээ 32 хүний бүрэлдэхүүнтэй. За үүнээс нь 9 ерөнхий нислэг удирдагч, үлдсэн аэродромын нислэг удирдагчаар ингээд томилогдоод нийт 5-аас 6 ээлжинд хуваагдаад ингээд ажиллаж байна. За ажлын цаг бол одоо сард 144 цаг ажиллах ёстой гэдэг хортоо нөхцөлтэй болохоор за багасгасан цагаар энэс илүү цаг ажиллахлаар одоо бас тэр нь одоо илүү цаг илүү амралт болж хувирах ёстой байдаг ийм зохицуулалттай ингэж ажилладаг. Channel 937 Delta Golf 320 contacting with 134 decimal 1 minute.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ээлжийн ажилтнуудын үйл ажиллагаатай танилцсан та бүхэнд баярлалаа.